네, 인사드리고 시작하겠습니다. 주식회사 비아블 신화 서번트 피블리에서 열정 사업하고 있는 이정수 강사 인사드리겠습니다. За би өөрөө танилцуулъя. Би Бябашина группийн Сабант багийн хичээнүүдийг ажиллаж байгаа Ижагсуу багш байна. 네, 오늘 제가 준비한 강의는요, Өнөөдөр би та бүхэн бэлдсэн хичээл маань 성공적인 네트워크 구축을 위해 초기 사업자들이 반드시 갖춰야 할 7가지 행동 지침을 준비해 보았습니다. за хичээнгүлэн сүлжээний маркетинг хийхин тулд дөнгөж эхэлж байгаа бизнес хийж байгаа хүмүүс заавал байх ёстой 7 зарчмын талаар та бүхэн зааж өгөхөөр бэлдлээ. 네, 글로벌 리더님들과 함께 성공을 했으면 좋겠다는 마음으로 시작해 보도록 하겠습니다. За глобал удирдлагч та бүхэнтэй хамтдаа амжилтанд хүрэхийг хүсээд энэ хичээлийг бэлдсэн байгаа. 네, 여러분들 정말 인생을 바꾸고 싶으신가요? Та бүхэн үнэхээр амьдралаа өөрчлөхийг хүсэж байна уу? 네, 이미 신화는 빠르게 성장하고 있고 많은 것들을 증명하고 있습니다. Манай Шинаа групп маань аль хэдийн маш хурдтайгаар өсөж бусдад танигдаж ирж байгаа гэдгийг олон талаар нотолж байгаа. 네, 이미 신화 안에서 많은 분들이 인생이 바뀌었고 또 평범한 사람들이 특별한 성공을 하고 있습니다. За манай Шинаа групп дотор аль хэдийн олон хүмүүс орж ирээд амьдрал нь өөрчлөгдөөд энгийн байсан хүмүүс онцгой амжилтанд хүрч байгаа мессүүд их байна. 그 비결은 성공의 세븐을 매일매일 습관화했다는 겁니다. Түүний нууц нь бол амжилтанд хүрэх 7 зарчмыг өдөр болгон өөрийнхөө амьдралд зуршил болгосны үр дүн юм аа. 네, 지금 강의를 듣고 계시는 글로벌 리더님들도 신화 글로벌 리더로서 최고의 주인공이 되실 겁니다. Лекц сонсож байгаа глобал удирдагч та бүхэн маань Шинаа дотор амжилтанд хүрсэн глобал удирдагч нар болно. Түүний гол дүрэн гэдэгт би итгэж байна. 네, 여러분의 꿈은 무엇입니까? За таны хүсэл мөрөөдөл юу вэ? 꿈은 반드시 있어야 합니다. Хүн бүрт хүсэл мөрөөдөл заавал байх ёстой. 이 사업을 왜 하는지 기준을 갖고 시작해야 합니다. Энэ бизнесийг би яагаад хийж байгаа билээ? Та голоо бариад эхлэх ёстой. 일이 아닌 내가 하고 싶은 거, 내가 갖고 싶은 거, 내가 되고 싶은 거, 원하는 것이 있어야 시작이 됩니다. За хүсэл мөрөөдөлтэй байж ээж энэ миний хийх ёстой зүйл мөн үү? Энэ миний авахыг хүсэж байгаа зүйл мөн үү? Энэ миний болохыг хүсэж байгаа зүйл мөн үү гэдгийг үргэлжлээ бодож эхлээ тавих ёстой. 그 시작에 반드시 목표가 있어야 하고 계획이 세워지면 이루어져야 합니다. Түүний эхлэлд заавал зорилт байх ёстой, төлөвлөгөө гаргах ёстой, үүнийг та үйлдэлээрээ харуулах ёстой. 꿈과 목표, 계획, 그리고 행동이 반복될 때 습관이 이루어집니다. Хүсэл мөрөөдөл, зорилт, төлөвлөгөө маань үйлдэл болох үед түүнийгээ давтан хийх үед тэр маань бидний зуршил болж үлднэ. 그리고 또다시 새로운 꿈을 또 만들어냅니다. 그리고 자. 꿈의 크기가 커집니다. Мөн шинээр хүсэл мөрөөдөл биднээс төр болно. Хүсэл мөрөөдөл маань ажимаар томогч явдаг. 생각이 바뀌면 행동이 바뀌고 습관이 바뀌면 성공합니다. 습관은 당신의 노력에 달려 있습니다. Хүсэл мөрөөдөл маань өөрчлөгдөх юм бол бидний үйлдэл өөрчлөгддөг. Бидний зуршил өөрчлөгдөх юм бол бид нар амжилтанд хүрдэг. Зуршил гэдэг бол бидний хичээл зүтгэлээс шалтгаална. 네, 부족하지만 잘 못해도 우리는 다시 하면 됩니다. Суд орой байсан ч бид нар хийж чадахгүй байсан ч дахин эхлээ тавихад болно. 계속 반복하고 변화하고 반복의 경험 속에서 나의 성장이 시작됩니다. Үргэлжлүүлэн давтаад хийгээд өөрчлөгдөөд давтах маань олон байх тусам бидний амьдралын туршлага дотор би өөрийнхөө өссөн болохыг харах болно. 네, 변화된 나의 모습이 성장하는 나의 모습이 행복이라고 생각을 합니다. Өөрчлөгдсөн өөрийнхөө дүр төрхийг хараад та энэ ямар аз жаргалтай баяр хөөртэй зүйл вэ гэдгийг мэдэх болно. 그것이 가치입니다. Энэ бол таны хувьд үн цэнтэй зүйл юм аа. 여러분, 행복한 동행 함께 하실 건가요? Баяр хөөртэйгээр аз жаргалтайгаар хамтдаа ажиллахаар явах уу? 네, 우리가 인생을 바꾸려면 습관을 바꾸셔야 합니다. Бид нэр амьдралаа өөрчлөхийг гэвэл амьдралынхаа зуршлыг бас өөрчлөх хэрэгтэй. 반복은 기적을 낳는다고 합니다. 한번 들여다 보시겠습니다. За давтан хийн гэдэг маань бидний амьдрал гайхамшигыг бий болгох юм аа. Бүгдээрээ хамтдаа дэлгэц рүү харна уу? 네, 첫 번째는 책 읽기,
Нэгдүгээрт нь бид ном унших ёстой. 두 번째, 시스템 참석하기. Хоёрдугаарт нь системд орох буюу 세 번째, сургалтад суух ёстой. 100% 애용하기. Гуравдугаарт нь бүх бүтээгдэхүүнийг бүгдийг би ашиглаж үзэх ёстой. 네 번째, 사업 설명하기. Дөрөвдүгээрт нь би энэ бизнесээ бусдад тайлбарлаж чаддаг байх ёстой. 다섯 번째, 고객 관리하기. Тавдугаарт нь болохоор би өөрийнхөө үйлчлүүлэгч нарыг 여섯 анхаардаг байх ёстой. 여섯 번째, 성공자와 상담하기. Зурдугаарт нь энэ айлаад амжилтанд хүрсэн хүнд би зөвлөгөө өгч чаддаг байх ёстой. 일곱 번째, 신뢰 쌓기입니다. За 7 нь болохоор би биендээ итгэгчлийн үндсэн дээр ажиллах ёстой. 1번에서 10까지는 나 만드는 라고 생각하면 될 것 같고요. Учраас 1-ээс 3 дахь нь болохоор би өөрийгөө бий болгох байгаа. 네 번째에서 일곱 번째까지는 육수를 통해 만드는 라고 생각하시면 될 것 За 같습니다. 4-өөс 7 дахь нь болохоор би илүү их сургалдаад бэлтгэгдээд явах ёстой юм аа. 네, 우리 첫 번째, 책 읽기, CD 듣기 한번 보겠습니다. За нэгдүгээр амжилтанд хүрэх 7 зарчим маань нэгдүгээр нь болохоор би ном унших ёстой, бас YouTube-ээр хичээл сонсох ёстой гэж байна. 네, 독서는 최고의 비용으로 최대의 효과를 낼 수 있는 좋은 도구입니다. Ном уншина гэдэг маань болохоор хамгийн үн цэнтэй маш их мөнгөөр буюу зардлаар би өөрийгөө амжилтанд хүрч чадах боломжтой намайг өсгөх нэг бүтээх зүйл юм аа. 네, 요즘 독서를 너무 어려워하고 있는 사람들이 많이 있는데요. За сүүлийн үеийн нийгэмд бол хүмүүс ном уншихыг одоо хэцүүд боддог хүмүүс их болсон байна. 그래도 책 읽기는 너무너무 중요합니다. Тийм байсан ч гэсэн бидний хувьд ном унших маань бидний амжилтанд маш чухал зүйл байгаа. 네, 그 어떠한 승리자들도 책을 읽지 않고 성공한 사람은 없습니다. Тийм учраас ямар ч амжилтанд хүрсэн хүмүүс ном уншихгүйгээр амжилтанд хүрсэн хүн гэж байхгүй. 이 사업을 시작할 때 정확한 이해도가 없어서 포기하는 사람들이 많습니다. За энэ бизнесийг эхлээд маш тодорхой ойлголт байхгүй учраас дундаас нь шантарсан хүмүүс их байдаг. 지식을 통해 네트워크 마케팅이 무엇인지, За мэдгээр дамжуулаад жинхэнэ энэ сүлжээний маркетинг гэж юу болохыг 또 정확한 이해가 생기면서 또 방향이 잡히니까 маш тодорхой ойлголт бий болоод миний ажлын явц маань миний гарт баригдаж эхэлдэг. 내가 지금 안 할 이유가 없겠다 생각을 했던 것 같습니다. Тийм учраас та ажиллах чиглэлээ мэдчих юм бол би энэ ажлыг хийхгүй байх учир надад байхгүй. 책 읽기는 결국 내 자신을 변화시키는 첫 걸음과도 같습니다. Ном уншина гэдэг бол би өөрийгөө өөрчлөх хамгийн анхны алхам юм аа. 네, 우리가 책을 읽다 보면요. За бид нэр ном унших юм бол 생각이 바뀌고 또 생각이 바뀌면 감정이 바뀌고 또 감정이 바뀌면 행동을 수월하게 바꿀 수가 있습니다. за бид нар ном унших юм бол бидний бодол өөрчлөгддөг, бас дахин бодол зэвсэгдэг, сэтгэл санаа маань өөрчлөгддөг, сэтгэл хөдлөл маань өөрчлөгддөг, айжиндаа бидний үйлдэл нөлөөлдөг юм аа. 네, 결국 책 읽기가 여러 가지 도움되는 일들이고요. 경험을 많이 얻을 수 있을 거라 생각을 합니다. Тийм учраас ном уншин гэдэг маань эцсийн дүндээ бидний амьдралд маш их тусламжтай болдог зүйл байгаа. Уншснаар биднийг амжилтанд хүрэхэд бидний амьдралын дадлаг дээр туршлага авдаг сайн бодлыг төрүүлдэг зүйл юм аа. 네, 여러분 유튜브나 CD 듣기는 좀 쉽죠? За түүний дараагийнх нь болохоор YouTube-гээр хичээл сонсох нь таны хувьд амархан байх тийм. 네, 한국에는 신화에서 제공하는 신화의 북글과 신화의 이야기로 오디오 듣기가 있습니다. За Солонгост одоо шинэ группт ажилладаг хүмүүсийн хувьд болохоор сонсдог ном байдаг. Түүний дараа бас шинэ группт ажилладаг хүмүүсийн амьдралын явцыг биеийнхээ туршлагыг хуваалцах тийм сонсдог хичээл байдаг. 네, 신화 사업을 하고 계시는 리더분들의 경험과 진한 감동 스토리가 있습니다. За шинэ бизнесийг хийж байгаа хүмүүсийн маань амьдралын туршлага тэр хүмүүсийн одоо сэтгэл хөдлөсөн одоо ажил ихтэй олсон тэр түүхүүдийг бид хуваалцдаг зүйлүүд байдаг. 네, 신화를 만나서 또 어떻게 일을 하고 있는지 인생 스토리를 통해 감동을 받고 용기를 받고 에너지를 받고 동기부여를 받는 문화가 있습니다. За би шинэ групптэй уулзнаар яаж ажиллах ёстой юм бэ гэдэг хүмүүсийн амьдралын туршлагаар дамжуулаад маш их сэтгэл хөдлөлийг авдаг, урам зоригийг авдаг, энергиг авдаг, урагшлан ажиллах эрч хүчийг авдаг бидний дунд тийм соёл байдаг юм аа. 결국 간접 경험을 통해 여러분들도 성공해 보시면 좋을 것 같습니다. Эцсийн дүнд нь та бүхэн ч гэсэн энэ зүйлээр дамжуулаад өөрийнхөө хүсэж байгаа сайн талыг олж хараасаа гэж хүсэж байна. Яг хэлснээр 네, 몽골 리더님들도 진한 감동 스토리로 많은 분들께 꿈을 주는 리더가 되셨으면 좋겠습니다. за Монгол глобал удирдагч нар маань өнөөдөр амьдралынхаа бас амжилтанд хүрсэн өөрсдөө сэтгэл хөдлөсөн тэр түүхээрээ дамжуулаад олон хүмүүс хүсэл мөрөөдлийг өгсөн удирдагч хүмүүс болоосоо гэж хүсэж байна. 네, 그리고 신화 중심과 톤이 그대로 바뀌어 있는
신화창조 앱도 있습니다. За шинэ группийн хүмүүсийг нэгтгэсэн шинэ групп дотроо бас нэг 앱 байдаг байна, сайт байдаг байна. 네, 신화인들의 삶의 질을 끊임없이 만들어주시고 많은 인사자들의 성공 강의가 제공되어 있습니다. За шинэ групп харайлагддаг хүмүүсийн амьдралын чанарыг өөрчлөхийн тулд дэвшүүлэхийн тулд асралтгүйгээр бидний дунд энэ зүйл маань шинээр хийгдэж бас олон удирдагч нар амжилтанд хүрсэн хүмүүсийн хичээл энэ дотор байнга орж иж идэг байгаа энэ сайт нь. 네, 그곳에서 지혜와 위로받고 공감받고 에너지를 받을 수 있는 힘을 주십니다. Тэндээс бид нар мэрэгэн ухааныг, тайлбарлалыг, бас сэтгэл санаа нийлэх шин санаануудыг, эрч хүчүүдийг авдаг бас бидэнд бас их хүч өгдөг байгаа. 네, 모두 파이팅 하시고 매일매일 20분씩 책 읽기와 TV 듣기로 마음의 크기를 키워가시길 바랍니다. Бүгдээрээ хамтдаа амжилт зарлаад өдөр болгон дор дорноо 20 минут ном уншиж бас CD сонсож сэтгэлийнхаа одоо орон зайг илүү том болгохыг хүсэж байна. 네, 유튜브나 CD 듣기, 책 읽기보다 좀 쉽죠? За YouTube-이 одоо ном уншсан гэдэг маань бол харьцангуй амархан байгаа үстэй тий. Эцнаад багтж байна уу? 네, 그리고 자, 네, 두 번째는 시스템 참석하기입니다. За хоёрдугаарт нь бол бид нэр системд орж буюу одоо 이 хичээл орж 사업에서 байгаа. 가장 중요하다고 생각을 합니다. Энэ бол хамгийн чухал нь гэж би бодож байна. 책 읽기와 오디오 듣기도 중요하지만 시스템 참석은 그 안에서 느낄 수 있는 열기가 있습니다. За ном унших маань чухал, бас YouTube-ийг сонсох маань чухал, бас тэрний хажуугаар бид нар системд хичээл оролцож суух нь хамгийн чухал юм аа. 네, 우리 시스템을 이해해라. 결국 회계 사업이 아닌 교육, 육성, 국제 사업입니다. Тийм учраас бид нар системд оролцох ёстой гэдгийг бид нар ихэд ойлгох ёстой. Эцэст нь бид нар юмыг борлуулах гэж явахын төлөө биш, бид нар сургалтанд хамрагдсанаар өөрсдөө суралцаад өөрсдийн үнийг хэвлэж гаргах буюу өөрсдөө хаалгыг бэлдэж гаргах нь чухал юм аа. 우리가 혼자 힘으로 하는 게 아니라 팀 조직 사업이잖아요. За энэ болоод би ганцаараа хийдэг бизнес биш, багаараа хөдөлдөг бизнес юм аа. 팀으로 함께 하는 일이다 보니까 결국 혼자 힘으로는 우리가 성공할 수가 없습니다. Энэ багаараа хамтарч ажилладаг учраас ажилдаг ажил болохоос биш ганцаараа хийдэг ажил биш юм аа. 이미 성공을 했다면, 혼자 힘으로 성공을 했다면 많은 분들이 성공자가 되어 있었겠죠. Ганцаараа хийснээр амжилтанд хүрдэг байсан бол магадгүй амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө л олон байсан баха. 이미 평범한 사람들이 이 안에서 멋진 사업가로 성공한 이유는요. За бидэнтэй адилхан энгийн нэгэн хүмүүс бидний дунд орж ирээд мундаг бизнес эрхэлдэг хүн болоод амжилтанд хүрсэн учир нь бол 결국 혼자서 성공한 게 아닌 시스템을 잘 따랐기 때문입니다. тэр хүний хувьд бол ганцаараа сайн хийсэндээ амжилтанд хүрсэн биш, системд сайн оролцож, сургалтанд сайн оролцсон учраас тэр хүн амжилтанд хүрсэн гэж бодож байна. 네, 시스템을 통해 우리가 얻고자 하는 게 무엇인가를 봤을 때는 결국 목표는 Системээр дамжуулаад бидний заавал олох ёстой зүйл юу вэ? Тэр бол нэг л зорилго байгаамаа. 네, 목표는 성공이죠. Бидний зорилго бол бидэнд амжилтанд хүрэх байгаа. 네, 혼자 힘으로 밖에서 하신다면 Ганцаараа гадуур байгаад хүчтэй байх юм бол 결국 정확한 네트워크 이해와 방향을 잘못 잡으시는 거라고 생각을 합니다. ганцаараа өөрийн хүчээр гадуур хичээнг өрөх юм бол бид тодорхой сүлжээний маркетинг талаар ойлголт байхгүй, чиглэл байхгүй, бас чиглэлээ буруу тавих амталтай маа. 네, 그리고 목표가 있냐 없냐에 따라서도 결과가 너무 다르겠죠. За надад зорилго байна уу, байхгүй гэдэг зүйлээс бидний үр дүн бас чухал юм аа. 네, 그래서 시스템은 꼭 성공하는 일이라고 생각을 하시면 됩니다. Тийм учраас системд оролцох буюу сургалтанд сууна гэдэг маань миний амжилтанд хүрэх түлхүүр юм аа гэдээ ойлгоход болно. 그래서 시스템에 투자하라는 말씀을 드리고 싶습니다. Тийм учраас би та бүхнийг системд оролцоход хичээл суралцахад лекц сонсоход цаг гаргаа хөрөнгө оруулаа гэж хэлмээр байна. 우리 모두가 특별한 능력이 없어도 Бид нэр онцгой хүч чадал байхгүй байсан ч 끈기와 성실함 그리고 인성만 갖추면
모두 신화 안에서는 성공을 할 거라 확신합니다. Бид нэр хичээл сэтгэлтэй, тууштай, тасралтгүй, үрийгтэй, мөн чанартай байх юм бол шинэ группийн дотор бид нэр бүгдээрээ амжилт хүрэх боломжтой юм аа. 네, 우리가 시스템에 오시면 뭘 배우셔서 좋으신가요? За бид нар системд ирэх юм бол, сургалтанд ирэх юм бол би юуг сурдаг вүлээ? Юу нь бид нар сайн юм бэ? 네, 첫 번째는 배울 수 있어서 너무 좋고요. Нэгдүгээрт нь надад ирээд юм сурах орчин байгаа учраас би баяртай. 네, 제품에 대한 지식을 알려줘서 좋고요. Хоёрдугаарт нь бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй болоод авах минь надад ашигтай. 리크루팅을 또 어떻게 해야 하는지 노하우를 주셔서 좋고요. Түүний дараа бусдыг хэрхэн өөрийн баг одоо чиглүүлэн бүртгэж дагуулж орох вэ гэдэг маань түүний бас нууцыг аргыг сурах нь бас ашигтай юм аа. 네, 또 마케팅이라든지 이런 수익성이 무엇인지 알려줄 수 있어서 좋고요. Түүний дараа маркетинг сүлжээ гэж юу юм? Энийг ажиллах ашигтай тал маань юу юм гэдгийг зааж өгдөг байгаа. 가장 중요한 ABC를 어떻게 맞춰야 하는지에 대한 부분도 알려줍니다. За хамгийн чухал болох ABC одоо хэрхэн таарууд явах вэ талаар бид зааж өгдөг байгаа. 네, 모든 것들이 시스템 속에서 사업 방향을 확고하게 알려주는 거라고 가이드를 잡아주는 일이라 생각하시면 됩니다. Тийм учраас бүх зүйлүүдийг бид нэр систем дотор, сургалтын дотор энэ бизнесийн чиглэлийг бид нэр өргөн далаацтайгаар бид нар хараад бодлоо өөрчлөж явах ажил юм аа. 네, 지금 듣는 사람들도 있겠죠. За магадгүй систем маань гэрээсээ ороод сонсож байгаа юм байж болно. 그러나 현장 분위기에서 이 공간에서 분위기를 느끼는 것은 하늘과 땅 차이라고 생각을 합니다. Гэрээ нөхцөл гэрээсээ сонсож байгаа хүний хувьд бас яг энэ зааланд нь одоо танхимд нь орж ирээд сонсож байгаа хүний хувьд болохоор тэнгэр газар шиг ялгаа байгаа гэж бодож байна. 네, 이 공간에서 서로 응원해주고 에너지를 주다 보면요, 동료의 팀가 형성이 되는 겁니다. За энэ орчинд бүгдээр хамтдаа цуглаад бие бинийгээ урамшуулаад дэмжиж шинэ энерги эрч хүчийг бие биендээ өгөх юм бол хамтдаа ажиллах багийн ажил хамтын ажил маань илүү сайн бүрдэж явна. 또 그분들의 간접 체험에 노하우를 들으면서 회사에 대한 확신과 신뢰가 생기기도 합니다. За тэг системд ирснээр бид бие биенийхээ халуун эрч хүч ажиллаж байгаа туршлагаас хуваалцаад одоо бие биендээ илүү ихтгэл төрж бид нар баг сэтгэл бидний өгнө. 저 또한 열정을 받았고요. Би энд ирснээр маш их урам зориг авдаг. 자신감이 생기고 회사에 대한 확신이 더욱더 생긴 것 같습니다. Өөртөө итгэлтэй боддог, компани талаарх илүү их итгэл төрүүлдэг байгаа надад. 우리가 모르면 불안하죠. 그래서 배워야 합니다. Биднэрт мэдэхгүй болоод биднэрт хэцүү. Тийм учраас бид нар ямиг сурах хэрэгтэй. 그 속에서 지속적인 성장을 할 수 있는 원동력이 시스템이라고 생각하시면 될 것 같습니다. Тийм учраас тууштайгаар бид нар өсөж, суралцаж явахын тулд системд заавал оролцох ёстой юм аа. Энэ бол сайн зүйл мөн гэдгийг хэлхийг хүсэж байна. 그래서 여러분들 시스템에 대가 지불을 하셔야 됩니다. Тийм учраас та бүхэн системд цагаа гаргах хэрэгтэй. 한국은 또 출근 문화가 또 있습니다. За Солонгост бол католик бид нар одоо ажилд хийж гин, ажлаа эхэллээ гэдгээ бие биендээ мэдэгддэг одоо групп байдаг. 네, 그 속에서 많은 열정을 갖고 있고요. Тэр дундаас бид бие биенээсээ урам авдаг. 또 그 속에서 따뜻한 마음으로 나누고 베푸는 삶을 살고 싶다는 생각을 했습니다. За түүний дотор бие биенээ урамшуулж халуун дулаан эрс хүчийг авч би бас энэ хүн шиг ингэж эрс хүчтэй ажиллана гэдэг зүрх зориг авдаг. 네, 한국만큼이나 몽골 리더님들의 열정도 굉장히 뜨거운데요. За Солонгос хүмүүсчдэр адилхан Монгол хүмүүс ч гэсэн энэ ажлын төлөө халуун эрч хүчтэй ажиллаж байгаа. Тэр бол надад халуун мэдэгддэг. 한국을 넘어 몽골까지 이런 체계적인 시스템이 너무 잘 만들어진 덕분에 모두가 빠르게 성장하고 있는 것 같습니다. Ганцхан Солонгос зогсохгүй одоо Солонгосоос Монгол хүртлийн сургалт маань систем маань өргөжинд хийж байгаа учраас бид бүгдээрээ дор бүрнээ маш хурдтайгаар өсөж явж байгаа гэж би бодож байна. 자, 한국의 시스템과 몽골의 시스템이 지금 돌아가고 있는 상황입니다. За би та бүхний зургийг харуулъя. Энэ дээр бас Солонгос хүмүүс сургалтад хэрхэн оролцож хэрхэн явагддаг вэ? Монголчууд хэрхэн оролцож хэрэг явагддаг вэ гэдгийг харуулсан зураг байна. 자, 이곳에서 많은 충전과 힐링, 혁신, 동기부여를 받고 있습니다. За энэ систем буюу энэ сургалтад сууснаар та өөрийгөө цэнгэлж авдаг гэх урам зориг авдаг байгаа. 네, 여러분 세 번째
전 제품 100% 애용하기를 또 들어가 보겠습니다. За 3 дахь зарчим руу бүгдээ хамтдаа орохоор 3 дахь зарчим нь болохоор бүх бүтээгдэхүүнийг 100% хэрэглэж үзэх гэж байна. 네, 비즈니스 사업은 애용과 인프라 구축입니다. Бидний заавал мэдэх ёстой энэ зүйл маань, энэ бизнес маань энэ бүтээгдэхүүнийг ашиглах ёстой. Тэгээд өөрийнхөө одоо шугамыг хэлэх ёстой юм аа. 내가 제품을 애용하지 않으면서 이 사업을 구축해 나가는 것은 비상식적이라 할 수 있습니다. За би өөрөө бүтээгдэхүүнүүдээ хэрэглэж үзээгүй байж энийг өөрийнхөө группийг бүтээгээд явна гэдэг бол хэлэхэд хэцүү. 회사에서 일을 한다고 하시면서 타사 제품을 선크림을 쓴다든지 그럴 수도 있겠지만 내가 써보지 않는 거는 남한테 권유하는 건 쉽지 않죠. За би энэ компани ажлыг хийдэг. Тэгсэн хэрнээ би өөр компани одоо нарны тасыг хэрэгж мэдээж болох боловч би өөрөө хэрэгж үзээгүй байж бусдад энэ бүтээгдэхүүнийг яаж санал болгох вэ? 네, 우리가 애용이라는 말은요, За бид нэр ашиглан хэрэглэн гэдэг энэ үг маань 제품에 대한 공부도 해보는 거고요. бүтээгдэхүүний талаар бид нар нарийн сурах хэрэгтэй. 소비도 하고 бүтээгдэхүүнийг хэрэгж үзэх хэрэгтэй. 꼼꼼하게 검증해보는 시간을 가지셔야 합니다. Маш нарийн энэ бүтээгдэхүүн над дээр хэр нөлөө үзүүлж байна гэдэг бид нар цаг гаргаад түүнийг ажиглаж гаргах хэрэгтэй. 네, 이 제품이 정말 좋다라고 느끼시고 검증되었을 때 Энэ бүтээгдэхүүн үнэхээр сайн юм байна гэж би өөрөө мэдрээд баталгаатай болох үедээ 누군가에게 제품을 권하고 싶은 진정성을 전달하는 일입니다. энэ бүтээгдэхүүнийг хэн нэгэн хүн танилцуулах юмсан, хэлж өгөх юмсан, таниулах юмсан гэсэн одоо тэр итгэл надад төрдгөө. 네, 우리 최고의 아이템입니다. За бидний хамгийн одоо мундаг манай компаниас гарсан бүтээгдэхүүнүүд. 셀비아의 За Селбиа бидний арьс өнгөнд хүрсэн Селбиа байна. Бидний хуучин зориулсан Скальпиа байна. 피어비티의 궁예, За эмэгтэйчүүдийн за байна, гэл байна. 뉴욕 닥터올리브의 건강까지 За эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм байна, тураа бүтээгдэхүүн слим суп байна, эрүүл мэндийн одоо 실내입니다. дата 올리고 байна. Энэ бүгдээрээ манай шинэ группийн төлөөлөгч бүтээгдэхүүнүүд юм аа. 모두 다 체험을 반드시 해보시기 바랍니다. 그래서 энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдээрээ хэрэгж үзээсэй гэж би хүсэж байна. 저는 굉장히 건조한 피부와 아토피와 여드름성 피부를 가지고 있었습니다. За миний хувьд болохоор би их одоо нүрээр их юм гардаг, их хуурай арьстай, тийм арьстай хүн байсан. 네, 고가의 화장품을 많이 사용해 봤는데도 효과를 보지 못했습니다. Олон үнэтэй бүтээгдэхүүнүүдийг би хэрэгж үзсэн. Тэгсэн ч гэсэн би яг сайн бүтээгдэхүүнийг би олж чадаагүй байсан. 네, 감사하게도 셀비아를 통해 예뻐지고 고급스러워지고 건강함을 느낄 수가 있었는데요. Харин эсэргээд нь би баяртайгаар би энэ селбиа бүтээгдэхүүнийг мэдсэндээ, энийг хэрэглэсэндээ надад их таарч байгаад нь би их баяртай байдаг. 전 세계 사람들도 기적 같은 선물을 느껴보시길 바랍니다. Энэ дэлхийн бүх хүмүүс үнэхээр гайхамшигтай энэ бүтээгдэхүүнийг бусдад та бүхэн бас амжуулаасаа бусдад бэлэг болгож өгөөрэй гэж хүсэж байна. 자, 첫 번째, 나부터 찐 매니아가 되어야겠죠. Энэ ажлыг хийхэд бол нэгдүгээрт нь эхлээд би өөрөө жинхэнэ 매니아 болох ёстой. 네, 첫 번째 고객은 내가 내 자신이라는 생각을 꼭 하시고 먼저 체험을 꼭 하셔서 인상을 내셔야 합니다. За эхнийх нь болохоор би өөрөө 매니아 болох ёстой, дараа нь би өөрийнхөө үйлчлүүлэгч болох ёстой. Тэгээ би өөрөө энийг хэрэглээд энийг би мэдрэх ёстой юм аа. 네, 결과적으로 우리가 알아야 우리가 전달하는 거기 때문에 제대로 알지 못하면 어떤 부분이 좋은지 자세히 이야기할 수가 없습니다. Барьцаагүй өөрсдийнхээ одоо жишээ зургуудыг бид гаргах хэрэгтэй. Эцсийн дүнд нь бидний мэдэх ёстой, бусдад дамжуулах ёстой зүйл маань би өөрөө сайн мэдэхгүй байх юм бол би аль хэсгээс нь бусдад яаж дамжуулж хийж өгөх ёстой юм бэ гэдгийг би өөрөө хэлж мэдэхгүй байж болно. 네, 처음에 저도 가격이 비싸다고 생각을 했거든요. Миний хувьд хамгийн анх энэ бүтээгдэхүүн үнэтэй юм аа гэж би анх бодож байсан. 근데 효과를 보고 제품들의 성분을 비교하다 보니 기능 효과 대비 훨씬 저렴했습니다. Тэгж бодож исэн харин би энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсний дараа үр дүнгийг хараад бүтээгдэхүүнүүдийн орчиг хооронд харьцуулж үзээд татвар нь ийм юм байна, үр дүн нь ийм юм байна. Ингэж харьцуулж үзэх юм бол үүний хувьд үнэтэй биш харин боломжийн үнэтэй юм байна гэсэн бодол төрсөн. 그래서 제대로 검증할 시간을 가지셔야 합니다. Тийм учраас бид нар маш нарийн зэгцтэйгээр энэ бүтээгдэхүүнийг өөр дээр ашиглаад баталгаажуулах хэрэгтэй. 그래서 많이 아셔서 시스템에서 많이 배우시고요. Тэгээд олон зүйлийг олж мэдээд бас систем сургалтанд ирээд олон зүйлийг сурч аваад 많은 분들께 제품력의 가치를 전달해 주셨으면 좋을 것 같습니다. олон хүмүүст энэ бүтээгдэхүүний чадварыг, бүтээгдэхүүний чанарыг
үн цэнийг бусдад дамжуулдаг хүн бол сайн байна. 네, 우리 요즘 두피 제품, 스키야 제품으로 놀라운 일들이 많이 생기고 있는데요. Сүүлийн үед манай хувийнхны импорт болох Scalpia-гийн бүтээгдэхүүнээр дамжуулаад гайхамшигтай төлөвлөлт маш олон бий болж байна. 한국의 미용실 원장님들이 확실한 임상과 검증으로 미용실마다 매출 증대가 일어나면서 결과를 만들고 있습니다. За Солонгост одоо өсчингийн гадруудын одоо захирлууд одоо маш энэ эмнэлэг хэрэгж үзснээр маш баттай үр дүнгуудыг маш их олноор харж байгаа учраас өсчингийн газруудад гадуур сүүлийн үед энэ маань борлуулалтын дараа маш их үр дүнтэй яваа юм аа. 네, 세계적으로 두피 시장이 스칼피아로 확산될 거라는 설렘과 제품에 대한 확신과 신뢰가 저도 생기는 것 같습니다. Тийм учраас дэлхийн одоо хувийнхны зах зээл дээр үсний зах зээл дээр манай Scalpia-аар дамжуулаад илүү хөргөн дэлгэцтэй явна гэдгийг би хэлж явна гэдгийг бодоход хүртэл миний сэтгэлд догдолж байна. Бүтээгдэхүүний талаар тийм бат итгэлтэй итгэл төрүүлсэн бүтээгдэхүүн гэдэгт бид нөр өөрсдөө мэдэж сурах ёстой. 네, CC 제품의 가치를 모두 느껴보시길 바랍니다. Шинэ группийн бүтээгдэхүүнүүдийн чанаруудыг та бүхэн бүгдээрээ мэдэрч үзээсэй гэж хүсэж байна. 네, 네 번째는요. За дөрөвдүгürt нь болохоор 네, 사업 설명하기입니다. за дөрөвдүгürt нь бид нар энэ бизнесээ бусдад тайлбарлаж чаддаг байх ёстой. 여러분 사업 설명하기 쉬운가요? За бид нар бусдад энэ бизнесийг тайлбарлаж өгнө гэдэг амархан хэцүү юу? 네, 사업을 잘하려면 일단 소통을 잘하셔야 된다고 생각을 합니다. За бид нар энэ бизнесийг хийх юм бол нэгдүгээр хүмүүстэй бид нар сайн холбоотой байх ёстой. 네, 우리가 건강한 조직을 만들려면 나부터 긍정의 마인드의 언어로 장착을 하시면 좋을 것 같습니다. За бид нар бүгдээрээ эрүүл одоо бүтэцтэй эрүүл баг хамт олон болоод явъя гэх юм бол надаас эхлээд өөдрөг үзэгтэй, өөдрөг болонтой, өөдрөг үг хэлхийг өөртөө зуршил болгох ёстой гэж бодож байна. 그리고 나부터 셀프 리더가 되셔야 되겠죠. Тийм учраас би өөрийнхөө одоо удирдагч болох ёстой юм аа. 네, 제품을 설명을 했고, 네, 수익성에 대해서 설명을 하지 못한다? 그러면 안 되겠죠. За бүтээгдэхүүний бусдад тайлбарлаад, компаниг бусдад тайлбарлаад, ашигтай сайн талуудын бусдад тайлбарлаж хэрвээ би чадахгүй байх юм бол болохгүй ч дээ. 네, 제품뿐만 아니라 사업성, 수익성, 모두 있는 것들이 사업 설명이라고 보시면 될 것 같습니다. За ганцхан бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүнээ зогсохгүй би энэ бизнесийн талбар дээр надад ашигтай сайн талыг бүгд тайлбарлаж өгч чаддаг байх хэвээр. Энэ бизнесийг эхлэхэд одоо ямар вэ гэдэг энэ бизнесийн тайлбарыг би бусдад сайн өгч чаддаг байх хэвээр. 네, 우리는 실력을 키우셔야 합니다. Бид нар өөрсдийнхөө чадварыг шат шатаар ахиулах ёстой. 신화에 굉장한 무기인 전문가 육성을 해주는 전문교육 사관학교가 있습니다. За манай шинэ групп дотор маш чадвартай нэг зэвсэг байдаг. Тэр юу вэ гэхээр мэрэгчлэнгүүдийг сургаж бэлддэг, мэрэгжлийн боловсролыг олгосон яг одоо манай компани дотор байдаг багшийн сургалт гэж байдаг аа. 네, 그곳에서 실력을 쌓으셔가지고 전 세계에 셀비아를 전달하는 그런 멋진 리더로 기상하시길 바랍니다. За тэр багшийн сургууль дотор бид нар өөрийнхөө чадварыг нэмэгдүүлээд бүх дэлхийд энэ дэлхийн өнцөг булан бордоч Селбиагийн бүтээгдэхүүнийг танилцуулж чадах чадвартай мундаг удирдагч нарыг бэлдэж гаргадаг юм аа. Та бүхэн бас олон бэлдэж гаргахыг хүсэж байна. 사업기는 너무 어렵게 생각하지 마시고요. За энэ бизнесийн талаар бусдад тайлбарлана гэдгийг та бити хэцүү гэж битгий бодоорой. 네, 가장 기본이 되는 처음에는 눈으로 보여줄 수 있는 TSP가 있습니다. За нэгдүгээрт нь үндсэн суурь болсон хамгийн анх нүдэрээ бид нар бусдад харуулж болох хамгийн анх нүдүүд бид нар TSP гэж ярьдаг тий. 네, TSP는 테이크업, 사진 찍다, 프레이, 뿌리다, 언어입니다. За TSP буюу одоо бид нар авч цацаж өгж байгаа энэ маань хүчилсэн хэлбэр байгаа. Нэгдүгээр нь бодлогын дарга S гэдэг маань цацах гэсэн утгатай P-гээр хэлсэн нь одоо бусдад таниулах, реклам гэсэн утгатай байгаа. 네, 우리는 시스템에서 배운 걸 이렇게 TSP를 통해서 보여지는 일들을 합니다. Тийм учраас бид нар энийг эхлээд өөрсдөө сураад, нүдэрээ хараад, зургийн дараад бусдад бэлдэх дараагийнхаа амжилттай материалыг бид бэлдэх ёстой. 그리고 현장에서 반복하고는 핑퐁을 했을 때 우리는 결과를 만들어내는 일입니다. Тэгээд би ажлын салбар дээр үнийгээ бэлдээд хийгээд давтаад бид нар үр дүн гаргах ёстой юм аа. 네, 그래서
처음에는 양적으로 많은 인프라를 만들었을 때 다양한 고객층을 만날 수가 있습니다. Тэгээд та өөрийн хоёр талд одоо та өөрийнхөө багийг бүрдүүлээд явах юм бол та олон үйлчлүүлэгчтэй та уулзах боломжтой юм аа. 네, 우리가 하루에 3번 정도 고객층을 만나고 있는데요. Бид нэр өдөрт ороод 3 хүнтэй бид уулздаг. 하루에 3병을 뿌리는 것보다 5병, 5병보다는 10병. Өдөрт бид нэр 3 шилийг бид 3 шилээс илүү 5 шил, 5 шилээс илүү 10 шилийг 네, 그 10병보다는 또 20병, 그 많은 분들에게 전달하는 게 사업의 속도는 더 빠르겠죠. 20 шилээс 10 шилээс илүү 20 шилийг бид нэр ингээд засаад таньцуул явах юм бол бидний бизнесийн маань хурд маань шал хурдцтай байх болно. 네, 그래서 고객층을 많이 만들어서 그분들의 니즈에 맞게 원하는 욕구를 풀어주시면 좋을 것 같습니다. Тэгээд бид нар өөрсдөөсийнхээ давхаргыг бид нар илүү ихээр өргөсгөж, нэмж тэр хүмүүсийнхээ одоо хэрэгцээтэй, шаардлагатай гэсэн мэдих ёслолуудыг бид нар тайлбарлаж өгч чаддаг байх ёстой. 네, 니즈 파악이 됐다면 또 신화의 비전을 주시면 됩니다. За бид нар одоо багийнхаа хүмүүсийг мэддэг болсон бол одоо би одоо шинэ группийн төсөл мөрөөдөл алсын хараг тэр хүмүүс бид нар таниулахад болно. 네, 많은 분들을 만나면서 주의할 점은요, 부정적인 멘트를 하는 게 사용 금지입니다. Та олон хүнтэй уулзаад явах болон тэр үедээ та одоо уруу бодол, бүтэхгүй бодол тэр зүйлүүдийг бодох болоод хэлэхгүй байх хэрэгтэй юм аа. Тэр гол юм аа. 그러니까 칭찬을 많이 해주시고요. Тийм учраас бид нар энэ ажил хийж байхдаа би бинийгээ магтаж өгөх ёстой. 그리고 고객님들께 기회를 직접 손에 쥐어주고 뿌려보라고 하는 게 가장 빠른 것 같습니다. Тэгээд би өөрийнхөө хэрэглэгч нарт гарт нь аппаратыг бариулаа. Та энийг өөрөө хэрэглээд үз, цацаад үз гэж хүмүүстэй хэлж хамтаас ажиллах нь маш чухал юм аа. 네, 그리고 제품만 생각하는 것이 아니라 공감하시고 마음 나누게 하면서 우리가 비전을 제시할 수 있는 일이라 생각을 합니다. Тийм учраас бид нар бүтээгдэхүүний ганцхан тайлбарлаа зогсохгүй тэр тухайн хүнтэй санд нэгдэж өгөөд сэтгэлийн хуваалцаад алсын хараа хэрхэн ажиллах төлөвтэй байна гэдгийг хуваалцаж бусад таниулдаг тэрийг чиглүүлж өгдөг байх ёстой. 그렇기 때문에 소비자를 부업자로, 부업자를 전업자로 만들 수 있는 우리는 사업 설명을 연습하셔야겠습니다. Тийм учраас бид нэр хэрэглэгч хүмүүсийг хагас цагийн ажилтан, хагас цагийн ажилтныг бүтэн цагийн ажилчид болохын тулд бид нар давтамжтай ажиллах ёстой. 그분의 니즈에 맞게 공감을 형성한다면 많은 사업가분들이 탄생할 것입니다. Тийм учраас бид тэр хүнийхээ төвшөнд тааруулаад ажиллаж өгч чадах юм бол сайн байна. 네, 우리 디아블 신한은행 네트워크에 2023년 매출 순위 10위를 달성을 했습니다. За манай шинэ групп банк сүлжээний маркетингийн компаниудын дунд 2023 оны борлуулалтаараа эхний 10-т багтсан байна. 최고의 제품력과 탄탄한 문화로 잘 뻗어나가는 신화의 결과입니다. За манай бүтээгдэхүүний чанар болон манай компани одоо соёлын үр дүнд энэ компани маань гарсан үр дүн гэж бодож байна. 네, 우리 모두가 행동력으로 만들어낸 값진 또 결과이기도 합니다. Энэ маань бид бүгдийн хичээл зүтгэлийн үйл хөдлөлийн маань үр дүнгийн гарсан одоо дүн гэж би бодож байна. 그래서 더 감동받는 일인 것 같습니다. Тийм учраас энийг харахад би сэтгэл хөдлөж байна. 네, 5개로 바로 또 넘어가 보겠습니다. За бүгдээрээ 5 зарчимдод бүгдээрээ хамтдаа орцгоё. 네, 5번째는 고객 관리입니다. За 5 дахь нь болохоор бид нар өөрийн хэрэглэгч нараа бид нар одоо асар халамжлах тордох ёстой. 네, 20%의 전체 매출의 80%를 차지하는 데는 파레토 법칙이 있을 만큼 충성 고객을 확보하는 것은 매우 중요한 일입니다. За бидний 20%-ийн одоо борлуулалтын маань 80%-ийг эзэлдэг одоо хүмүүсийн төлөө бид нар одоо хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа хэрэглэгч нарыгаа илүү их олон болгохын тулд бид нар ажиллах. Энэ бидний хувьд маш чухал ажил юм аа. 그래서 소비자 심리를 파악하는 기술이 우리에게는 너무 필요합니다. Тийм учраас бид нар өөрсдийнхээ хэрэглэгч нарын зүрх сэтгэлийн асуудлыг энэ хүмүүсийн байр байдлыг одоо ядгаж чадах харах чадвар биднэрт байх ёстой маш чухал байна. 네, 결국 휴면 비즈니스이기 때문에 고객에게 마음 나누기와 소통이 가장 중요합니다. Эцэст нь хэлэхэд энэ бол хүмүүстэйгээ ойртож ажиллах ёстой хүмүүс учраас хэрэглэгч нартайгаа сэтгэлийн хуваалцаад бид нар холбоо хамааралтай байх ёстой. Энэ зүйлүүд маш чухал байна.
네, 우리가 에메랄드 가실 때 어떻게 하시나요? За бид нар Emerald болохдоо бид нар яадаг үлээ. 우리가 양쪽에 20명씩 만드시잖아요. За бид нар хоёр талаа 20 өнгө хийдэг тийм. 만드는 것도 중요하지만 이분들을 어떻게 관리하고 지키는지가 더 중요합니다. Энэ хүмүүсийг бид нар оруулах гэдэг маань чухал ч гэсэндээ бас оруулахын дараа энэ хүмүүсийг хэрхэн одоо анхаарал тавьж холбоо хамаарал тавьж явах нь бас чухал байгаа. 많은 분들이 착각하는 부분은요. За зарим хүмүүс олон хүмүүс өнөө жоохон андуурдаг зүйл байгаа. 나는 가만히 있는데 사업자가 어디서 쏙 나와서 일을 해줬으면 하는 바람을 다들 가지고 있습니다. За олон хүмүүсийн андуурдаг зүйл юу гэхээр за би зүгээр л байж л одоо бизнес хийх хүн маань гинт гарч ирээсэй гэсэн бодолтой хүмүүс байдаг. 그런데 우리가 아무것도 하지 않으면 아무것도 일어나지 않는다는 말씀을 드리고 싶습니다. Тийм учраас бид нар би өөрөө юу ч хийхгүй байх юм бол миний амьдралд ямар ч зүйл бий болохгүй гэдэг үгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. 네, 새로운 신고 고객님들만 계속 찾는 일이 아니라 Байнгын шинэ үйлдвэрлэгч нарыг бид нар хайгаад явуулдаг ажил бол биш байгаа. 기존에 있는 고객님들을 끊임없이 관리하는 일이라 생각을 합니다. Үндсэн орцсон байгаа үндсэн хэрэглэгч нартай дасгалгүйгээр тэр хүмүүстэй анхаарал тавих ажил юм аа. 그분들이 잘 쓸 수 있도록 Тэр хүмүүс 중점을 두셔야 합니다. тэр хүмүүс бүтээгдэхүүний маань сайн хэрэглээд одоо сайн хэрэглэлт нь бид нэр анхаарал тавих хэрэгтэй юм аа. 네, 그분이 또 다른 누군가에게 소개할 수 있도록 하는 일들이기 때문에 우리가 굉장히 한 분께 정성이 필요합니다. Тийм учраас тэр хүнээр дамжуулаад тэр хүнээр дамжуулаад олон хэрэглэгч нар орж ирэх ёстой учраас би нэг хэрэглэгч хүнийг бүтэн бизнесмен хүртэл болтгол нь бидний сэтгэлийн одоо ажил их хэрэгтэй. 네, 결국 사업자는 찐 소비자에게 나오는데요. Одоо тийм учраас одоо жинхэнэ хэрэглэгч дотроос жинхэнэ бизнес хийх хүн гарч ирдэг. 네, 소비자에게 지속적으로 마음을 전달하시고 소비자가 어떤 것에 관심이 있는지 그분이 뭘 원하시는지 파악이 필요합니다. Тийм учраас би хэрэглэгч хүмүүстэй дасралтгүйгээр минь тусын аваад холбоотой хамааралтай байх ёстой юм а. Тэр хүмүүс маань юу хүсэж байна? Тэр хүн маань юу хэрэгтэй байна? 네, 돈이 필요한지, 명예가 필요한지, 건강과 외모에 관심이 있는지, 네트워크의 교정인지, 인식이 있는지 없는지 여러 가지로 파악하셔야 됩니다. Тийм учраас биднэрт мөнгө хэрэгтэй байна уу? Биднэрт нэр хүнд хэрэгтэй байна уу? Эрүүл мэнд гаднах одоо үзэгдэх зүйл бид нар одоо сүлжээний маркетинг тал дээр уруу бодолтой байна уу? Үгүй юу? Энэ хүн ямар үзэлтэй байна гэдэг бид нар анзаарч харах хэрэгтэй. 네, 여러 가지를 잘 파악하셔서 자료를 충분히 제공하시고 관심사가 무엇인지를 공유하면서 제품을 잘 사용하게 해주시면 될 것 같습니다. Тийм учраас олон зүйлийг бид нар тунгааж харьцуулж хараад бас хэрэгтэй материалыг бид нар өгөөд энэ хүний анхаарал нь ямар бүтээгдэхүүн дээр байна вэ гэдгийг мэдэж авсан зүйлээ тэр хүндээ ханиулаад хэлж өгөөд тэр бүтээгдэхүүнийг хэрхэн сайн одоо хэрэглэх вэ гэдгийг бас зааж өгөх нь чухал юм аа. 네, 제품은 너무 좋은데 제 꿈에가 안 이루어진다면요. За энэ бүтээгдэхүүн маань маш сайн байгаад байдаг. Гэсэн нэг манай хэрэглэгч дотроос дахин худалдан авалт гэдэг зүйл бий болохгүй байх юм бол 그분은 사용하는 방법을 잊어버리셨거나 어떤 부분이 불만족스러운 부분이 분명히 있을 겁니다. за бүтээгдэхүүн худалдаж авсан хүн маань дахин одоо нөгөө ашиглахаар бүтээгдэхүүний хэрэглэх аргаа мартчихсан ч юм уу аль эсвэл бүтээгдэхүүний ямар нэгэн талаар тэр хүн нь одоо сэтгэл ханамжтай бус байна уу ямар байна вэ гэдэг учир шалтгааныг олоод та тэр хүний дахин энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх үед та чиглүүлж өгөх ёстой. 네, 다시 원인을 찾아서 제대로 사용할 수 있도록 안내해 주는 게 반드시 필요합니다. Тийм учраас дахиж бид нар энэ тал дээр нь ажиглаж анхаарч хараад бизнесээ илүү өргөн талаастай явуулахын тулд бид нар өөрсдөө хэрэглэгч нарыг одоо сайн ажиглаж хянах ажиллаж байгаа. 그러면서 지키고 확장해 나가는 게 고객 관리입니다. Тийм учраас би өөрийн хэрэглэгч нарыг халамжлаад, хамгаалаад илүү өргөн дэлгэцтэй явуулж би анхаарах хэрэгтэй. 네, 그래서 정성 들인 소비자가 결국은 10명이 되고요. 그 10명 중에는 100명이 있더라고요. За таны сэтгэл зүрхээ гаргаад, таг заваа гаргаад хэрэглэгч болгосон тэр хүмүүс чинь 10 хүн байлаа. Тэр 10 хүн чинь эцэстээ дор 10 хүн битгэхэд таны үндсэн хэрэглэгч хүмүүс 100 хүн болох боломжтой юм аа. 네, 우리가 제품을 전달하는 게 마치 영업과도 같지만
네트워크는 정확한 차이가 있습니다. За бид нэр бүтээгдэхүүнийг бусдад дамжуулаад бусдад энэ бизнесийн талаар танилцуулдаг байгаа. Гэтэ энэ нь бас талаас өөр бас нэг ойлголт байгаа. 네, 영업은 사업자들이 계속 사업자를 만드는, 확장하는 일인 거고요. За нэгдүгээр бид бүтээгдэхүүнээ дамжуулдаг гэж хэлсэн. Энэ ажлаа бусдад таниулдаг гэсэн дараа нь энэ ажлаа хийнгээ яаж явах вэ? Эсвэл маркетинг сүлжээ нь ямар бэ? Маш тодорхой бус зүйлтэй ялгааг бид нэр олж харах ёстой. 네트워크는요, 소비자가 각자의 자발적으로 만들어내는 일이라고 생각을 합니다. Маркетингийн сүлжээнд болохоор хэрэглэгч нар маань тус бүрдээ өөрсдийн санаа оноогоор өөрсдийн хүсэлтэд энэ зүйлийг ажлыг гэдэг шийд гаргадаг ба. 그들이 제품에 홀릭되어 신이 생기면 그분들이 찐 무력자가 되는 겁니다. Тийм учраас тэр хүмүүс маань манай бүтээгдэхүүн татагдаад бүтээгдэхүүн бат ихтэй болоод тийм хүмүүс бол жинхэнэ одоо бусдыг энэ бүтээгдэхүүнөөр урьдан татдаг хүмүүс болго. 네, 그분들이 제품에 확신이 생겼다면 제품에만 끝나지 않도록 더 큰 비전을 제시할 수 있는 공간으로 안내해 주셔야 합니다. Тийм учраас энэ бүтээгдэхүүний ганцхан хүмүүс мэдсэн юм чинтэйгээ болоо гэж бид нэр орхих биш. Энэ хүнийг илүү их өргөн алсын хараатай болгохын тулд нэр орчин нөхцөл байдлын донд бид нэр тааруулсан бас сургалтыг бид нэр чиглүүлж өгөх ёстой. 네, 누구나 효과를 보시면 소개하는 방법을 다 알고 싶어 합니다. За хүмүүс энэ зүйл дээр үр дүнгийн үзээд ирэх юм бол одоо надад танилцуулсан хүнээс бид нэр арга чамаа бид нэр илүү асууж мэдэж явах боломжтой. 네, 그래서 소품손님들과 빠르게 계획에 맞게 분류하고 소통하셔서 Тийм учраас бид нэр энэ үедээ ч гэсэн өөрийнхөө спонсортай хамтдаа одоо өөрийнхөө хэрэглэгч нартай тааруулаад бид нэр үргэлж холбоо хамааралтай байх ёстой. 제품이 주는 가치와 회사가 주는 가치를 잘 전달할 수 있는 일이라 생각합니다. За бүтээгдэхүүний өгдөг зэрэг бат итгэл байна. Энэ бүтээгдэхүүн маань ямар юм, компани маань ямар вэ гэдгийг бид нэр сайн мэдээд бусдад дамжуулаад тэр үед бидний бизнес болоод бидэнд орж ирэх орлогын маань одоо их усүр маань маш амжилттай бизнес болоход маань маш тохиолтой юм аа. 네, 사업 동시에 수익 창출이 가능한 사업이라는 것을 고객 관리를 통해서 전달해 주시면 될 것 같습니다. За та бүхэн бусдад энэ бүтээгдэхүүний санах болгонгоо энэ бизнесийг та хийнгээ танд ямар одоо орлогын чадвар чинь сайжрахын энэ бизнесийн утга учирыг өөрийнхөө хэрэглэгч нарт маш сайн дамжуулж өгдөг байх ёстой. 네, 그래서 모두가 공동 부여할 수 있는 권리 소득이라든지 연금성 소득을 만들 수 있다는 거를 그 가치를 전달해 주시면 될 것 같습니다. Тийм учраас бид нэр бүгдээрээ хамтдаа эрх мэдлийн дагуу өөрийнхөө ажилсныхаа үр дүн ямар орлоготой байж болдгийг, жилийн эцэст ямар орлоготой байхын, та ямар үн цэнтэй ажиллах боломжтой гэдгийг бие биендээ хэлж хамтдаа сурах чухал юм аа. 네, 첫 술에 배부를 수는 없습니다. За бид нэр эхний зүйлд ганцхан юм бүтчлээгээл сэтгэл цадаа сууж болохгүй. 네, 끈기 있고 열정적인 행동을 통해서 소비자 만들어가는 진정성 있는 리더가 되시길 바랍니다. Тийм учраас бид нэр тууштай, халуун ихтгэж бүтгэлтэй одоо хэрэглэгчийг бий болгоод явхад чин сэтгэлдээ зориулж явдаг ахлагч, удирдагч хүмүүс болоосоо гэж хүсэж байна. 네, 다음은 6번째 성공자와 상담하기입니다. За одоо доороосоо хоёр дахь нь буюу 6 дахь маань амжилтанд хүрэхийн тулд ямар зарчимтай байх ёстой вэ? 6-ад нь амжилтанд хүрсэн хүн бусдад зөвлөгөө өгдөг байх ёстой нэ. 성공자와 상담하기 어려우시죠? За та амжилтанд хүрсэн хүн байлаа. Та бусдад зөвлөгөө өгөхөд танд хэцүү юу? 네, 저 또한 쉽지는 않았는데요. Тэгээ надад ч гэсэндээ бусдад зөвлөгөө өгөхөд надад амаргүй байсан. 네, 누군가와 상의하고 보고하고 또 이런 피드백을 받고 이런 일들은 쉬운 일은 아닌 것 같습니다. За би хэн нэгэн хүнтэй зөвлөлцөөд, ярилцаад, санаа оноог сонсоод, амархан энэ зүйлийг сонсоод хэрэгжүүлэх нь амархан ажил биш ээ. 네, 이 일은 속도도 중요하지만 올바른 방향을 가지고 진행해 나가는 게 더 중요합니다. За энэ ажил маань хурд маань хамгийн чухал зүйл биш байгаа. Хамгийн гол нь зөв одоо алсын хараатай зөв чигээ гаргаад зөв бодолтойгоор энийг үргэлжлүүлэх явах нь хамгийн чухал. 네, 그래서 이 사업의 가장 중요한 성공자와 상담을 통해서 피드백을 받는 일입니다. Тийм учраас энэ зүйл маань хамгийн чухал зүйл нь би амжилтанд хүрсэн бизнес хийж байгаа тэр хүнтэйгээ би зөвлөгөө өгч зөвлөгөө авдаг байх ёстой.
자, 첫 번째는 고객을 정확히 상황을 파악하시는 게 가장 중요하고요. Нэгдүгээрт нь би өөрийнхөө одоо хэрэглэгч хүний байр байдлыг сайн мэдэх хэрэгтэй. 네, 고객을 분류하면서 상담 상황을 추천하면서 상담을 요청하셔야 합니다. Тийм учраас би өөрийнхөө багийн хүмүүсийг одоо хуваарлаад хүн нэг тус болгоны одоо зан аашийн характер ажлын чадварыг мэдээд хин хинтэй хоорондоо зөвлөгөө авахыг холбож өгөх ёстой юм. 네, 모든 상담의 요청은 곧 나의 성장 속도를 빠르게 하기 위함이라고 말씀드리고 싶습니다. За таны хүмүүстэй зөвлөгөө авахыг хүсэж байгаа зүйл чинь энэ зүйл чинь таны бизнесийн чинь одоо хурдтай холбоотой, бизнес чинь өсөхөд холбоотой гэдгийг би хэлхийг хүсэж байна. 네, 상위 보고는 상위, 위에다가 보고하는 게 아니라 나보다 먼저 시작한 성공자의 스폰서님들과 상의를 하는 일입니다. Тэг хамгийн чухал зүйл маань энэ болохоор энэ бизнес маань би өөрөө хийгээ зогсохгүй өөрийнхөө дээр байгаа өөрийнхөө спонсортой холбоотой байгаа хүмүүсийг холбож өгөх нь хамгийн чухал юм аа. 네, 시스템 참석과 목표를 잡고 도전해 나가시는 상황들을 조직도구를 통해서 의논하고 하는 게 중요합니다. За, та системэнд оролцоо, системэнд суугаад өөрийнхөө багийн өрөөхний зураглалыг гаргаад хоорондоо ярилцах нь хамгийн чухал юм аа. 네, 정기적인 상담을 하는 게 가장 빠르겠죠. Та амжилтанд хүрэхин тулд та дасралтгүйгээр тууштайгаар одоо багийнхаа хүмүүсээс зөвлөгөө авч явах нь маш чухал юм аа. 네, 상황 가정들을 상담하시면서 메모하시는 게 좀 더 빠르게 진행되실 겁니다. За та бусдаас зөвлөгөө авахдаа бусдад зөвлөгөө өгөх гэж та үлэг цаас бэлдээд тэмдэглэж явах нь маш чухал үр дүнтэй юм аа. 네, 스폰서들의 방향을 제시할 때 가끔 의견이 다르거나 내 주장을 얘기하고 싶을 때가 있습니다. За би спонсорууд маань надад нэг чиглэл өгөөд юм хийж өгдөг. Тэр үед нь би хүлээж авахгүй эргэлзээ дахин давтаад үгүй гэж хүлээж авахгүй тохиолдол байдаг те. 네, 그때는 조금만 참으시고 존중하시고 예스맨이 되시면 좋겠습니다. Тийм зүйл танд гарч болно. Тэр үед нь та жоохон хүлээцтэй байгаа, дэвчээртэй байгаа. Одоо хэлсний дагуу хийж үзээд ажиглаад бас байх ёстой юм аа. 네, 그것이 우리가 예의를 갖추는 일이라고 생각을 하시면 됩니다. Тэр нь юу вэ гэхээр бид нар дээд доод хүмүүстэйгээ тэгэхээр ёслыг журамтайгаар харилцаж байна гэдэг жишээ юм аа. 네, 스폰서들의 방향 제시에 의심하지 마시고요. За таны спонсор чинь танд чиглэл өгнө, баримжаа өгнө, та түүнд битгий эргэлзээрэй. 네, 반복하다 보면 결국은 내 사업의 안정화를 찾을 수 있습니다. Дэвчээртэй байгаа давтан хийх юм бол таны бизнесийг доктортой байдал чинь доктортой болох болно. 네, 지속적으로 하다 보면 어느 날은 잘 안 되는 날도 있습니다. За зарим үед би тууштайгаар давтамжтайгаар хийгээд үзсэн ч гэсэн сайн болохгүй өдөр бас байж болно. 네, 반드시 사업의 굴곡은 누구나 있기 마련입니다. Энэ нь юу вэ гэхээр энэ бизнесийг хийж байгаа хүмүүсийн дунд унж бодроггүй хэн болгонд байдаг юм аа. 실패를 너무 두려워하지 마시고요. За энэ удаач би өстой бүтэхгүй гэж тиймэрхүү юмстай битгий санаад байгаарай. 고민이 있다면 스폰서님들과 소통하면서 바로바로 상담을 하시면서 피드백을 받으시면 좋을 것 같습니다. За тань сэтгэлийн зовөр байна уу? Эсвэл энэ ажлаар эргэлзээтэй танилцуулж байна уу? Тэрийг тавих спонсортойгоо ярилцах буюу уулзалтаа битгий хойшлуулаарай. Болж өгвөл хэрэгтэй үед тухайн үе болгонд нууцаар чиглүүлэг аваад явж байгаарай. 네, 고민은 스폰서님하고 상담을 하시고요. 한 소식은 파트너님들과 공유하시면 됩니다. За та санаа зовсон зүйлүүдээ өөрийнхөө спонсортойгоо хамт хуваалцаж ярилцаад тэгээд сайн сайхан мэдээ байх юм бол тэрийг та өөрийнхөө түншүүлжтэй хуваалцаад явах болно. 여기 계시는 분들은 스폰서님들 흉을 본다든지 За энэ сууж байгаа хүмүүс өөрийнхөө спонсоруудынхаа сул талын нот хардаг ч юм уу. 형제 라인 이분들끼리 부정의 언어를 대화하시는 분들은 없을 거라 믿습니다. Өөрийнх нь багийн хүмүүс биш байхад хамаагүй өөр багийн хүмүүстэй хойж хутгаж ярьж буруу зөвлөө ярьдаг тийм хүн байхгүй байгаасаа хүсэж байна. 가끔 힘들 때도 있다 보니 Энэ ажлыг хийх үед бид нар зарим үед хэцүү үе байна. 해야 할 말과 해야 하지 말아야 할 말들이 가끔 헷갈릴 때도 있긴 합니다. Бидний зөв хийх ёстой ажил, хэлэх ёстой үг, хийж болохгүй үг гэж бид нар бас байдаг байгаа.
반드시 스pon서님들을 믿고 고민을 털어놓으시고 상담을 하시면 빠르게 해결이 되실 겁니다. Тэр үед та эргэлзээ танилцгүйгээр өөрийнхөө спонсорт хэлээд хүсэлтэй зөвлөгөөг аваад явхад болно. 네, 결국은 나의 가족만큼이나 또 나의 성공을 응원하는 스폰서님들이십니다. Эцэст нь манай гэр бүлээс илүү намайг амжилтанд хүрэхэд намайг дэмжиж өгдөг хүмүүс болоод манай спонсорууд юм аа. 네, 함께 신뢰하셔서 방향 제시에 잘 맞게끔 결과를 만드시고 모두 존중하고 예의를 갖추는 사업자가 되시길 바라겠습니다. Тийм учраас бид нар бие биендээ эргэлзэж тэнэглэх биш харин илүү бие биендээ итгэж биеийнхээ чиглэлийг сайн зөвөр хийж өгч үр дүнгийн харж бие биенээ хүндлээд ёсдыг журамтай ажилтад бизнесменүүд болцгоё. 그래서 우리는 성숙으로 가야 하는 길이기 때문에 오늘도 긍정, 내일도 긍정, 긍정의 마음을 가지시길 바라겠습니다. Тийм учраас бидний зөв чиг бол хаашаа вэ те амжилт руу тийм учраас бид нар амжилт руу хандсан зам руу явж байгаа хүмүүс учраас өнөөдөр ч гэсэн өөдрөг маргааш ч гэсэн өөдрөг нөгөөдөр ч гэсэн өөдрөг гэсэн үзэлтэйгээр явах хэрэгтэй юм аа. 네, 마지막인 7번째 실력 쌓기를 보겠습니다. За хамгийн сүүлийн амжилтанд хүрэх зор 7 зарчмын маань хамгийн сүүлийн 7 дахь зарчим буюу бие биендээ итгэлцэл төрүүлэх гэж байна. 네, 이 사업에서 За энэ 가장 бизнесийг 중요한 хийж байхад 실력 쌓기라고 생각을 합니다. энэ бизнесийг хийж байхад бидний хувьд хамгийн чухал зүйл юу гэхээр бие биендээ итгэж ажиллах хэрэгтэй. 신뢰 만들기는 단시간에 되는 것이 아니라 지속적으로 꾸준하게 관계를 형성하면서 만들어지는 게 신뢰입니다. За бид нар бие биендээ итгэлцэлтэй байх ёстой гэдэг маань маш богино хугацаанд энэ харилцаа маань бий болчдөг биш байгаа тууштайгаар онцгой байнгын үргэлжлүүлэн холбоо хамааралтай байж холбоогоо бүрэлдүүлж явах ёстой. Тэр дундаас итгэлцэл гэдэг зүйл бий болдог. 네, 신뢰는 쉽게 믿고 의지하지 않으면요. 결국 신뢰는 무너지고요. За бид нар бие биендээ итгэхдээ бид нар эргэлзэж танилцгүйгээр эцэг хүртээ бид нар итгэж явах хэрэгтэй. Хэрвээ тийхгүй байгаа бол бидний итгэлцэл нуурж унах боломжтой. 그 사람의 행동에도 불안해지고 За 그 말에 의심이 되기도 합니다. тэр хүний хэлж байгаа үгэндээ ч эргэлзээд үйл хөдлөлтөнд ч эргэлзээд бид нар бүгдээрээ бие биендээ эргэлзэл төрүүлдэг болчихно. 그리고 저희 회사에서도 같은 제품을 전달하는 입장에서도 그 사람의 말 한마디의 느낌과 전달하는 중요성이 달라지기도 합니다. Тийм учраас бид нар адилхан бяга шинэ группт яг адилхан бүтээгдэхүүнийг яриад явж байгаа хүмүүсээс би энэ хүнд би итгэж гин үгүй юу гэдгээс шалтгаалаад энэ хүн энийг хүлээж авч байгаа мэдрэмж нь ямар байна, хүлээж авч байгаа үг нь ямар байна. Тийм учраас бид нар бусдад дамжуулах тал дээр маш чухал гэдэг юм аа. Тэр чухал тэрнээс болоод нааш цаашаа явах боломжтой. 네, 그래서 신뢰 쌓기는 인간관계 형성에 있어서 가장 중요합니다. Тийм учраас биедээ итгэлцэлтэй байх гэдэг маань хүмүүс бидний харилцаанд донд хамгийн чухал зүйл байна. 네, 여러분 회사에 대한 신뢰를 다들 하셨나요? Та нар манай компани хандсан итгэл танд хэр байна вэ? 네, 정말 최고의 제품력이고요. За манай компани бүтээгдэхүүн бол хамгийн шилдэг бүтээгдэхүүн. 굉장히 합리적인 보상 플랜을 갖고 있습니다. За бид нар хэрэглэгч нартай зориулсан маркетингийн маш зөв бодлоготой. 그리고 글로벌로 나갈 수 있는 확정성을 가지고 있고요. За хэлийн чадал руу буюу гадаад руу гарсан одоо тэлэх магадлалтай. 네, 강력한 교육 시스템으로 우리는 지속적으로 성공할 수 있는 또 문화 가지고 있습니다. Тэгээ маш хүчирхэг одоо сургалтын системтэй үргэлжлүүлсэн амжилтанд хүрэхийн төлөө хүмүүсээ сургадаг тийм соёлтой. 그리고 신하의 삶의 질 향상을 위해 끊임없이 노력해주는 오너 마인드의 정신을 통해 우리는 100년지기 탄탄한 회사로 성장해 나갈 수 있는 회사입니다. Тийм учраас шинэ группийн маань хүмүүсийн амьдралын чадварыг сайжруулахын төлөө тасралтгүйгээр хичээдэг одоо зөв бодолтой, тийм ухамсартай, тийм хүмүүстэй байснаар дамжуулаад 100 жил өнгөрсөн ч манай компани илүү их хөгжиж явсаар байх болно. 저도 이런 것들을 신뢰가 쌓이면서 믿음과 충성심이 생겼던 것 Энэ 같습니다. зүйлүүдээр дамжуулаад миний хувьд компани итгэл маань илүү шат дахиж компанид үнэнчээр илүү их аялал сэтгэл төрдөг болсон. 네, 결국 신뢰 쌓기는 믿음이고 충성인 것 같습니다. Эцэст нь хэлэхэд биендээ итгэлцтэй байна гэдэг маань итгэл юм аа. Энийхээ төлөө зүтгэх ёстой юм аа. 네, 충성심이란 건 뭘까요? За би энэ төлөө зүтгэх ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ? 네, 항상 너희 편에
있으려는 마음가짐입니다. Сэтгэгдэл сэтгэл гэдэг чинь юу гэвэл би үргэлж чиний тал зогсчих болно. Чиний тал миний сэтгэл байна гэдгийг илэрхийлж байгаа зүйл. 그래서 이 회사에서 어떤 마음가짐으로 어떤 리더가 될 것인지 명확한 꿈과 목표를 가지고 사업했으면 좋겠습니다. Тийм учраас та энэ компанид орж ирээд ямар зүрх сэтгэлтэйгээр, ямар удирдагч болохоо, ямар хүсэл мөрөөдөлтөй, ямар зорилт тавиад явахыг хүсэж байна вэ? Тэрийг та тодорхой болгохыг хүсэж байна. 네, 신뢰 쌓기는 고객과의 신뢰, 스폰서와의 신뢰, 파트너와의 신뢰가 있죠. 더 중요하죠. За 더 бид нэр 중요하죠. бие биендээ итгэлцтэй байх, итгэх ёстой гэсэндээ тэр нь юугээр хэрэглэгчтэй би итгэх ёстой, спонсортой итгэх ёстой, түншүүдтэй итгэх ёстой. Тэр бүх шатууд маш чухал юм аа. 네, 그래서 고객과도 100%, 스폰서와의 관계도 100%, 파트너와의 신뢰도 100% 신뢰를 가지고 가야 되는 일입니다. Тийм учраас бид нэр хэрэглэгч нартай 100% итгэж, спонсор болон түншүүдтэй бид нэр 100% итгэж, итгэлцэл гэдэг зүйлийг би бүгд нь авч явах хэрэгтэй юм аа. 네, 고객과의 신뢰는 공감대 형성해 주면서요, 꾸준한 만남으로 성실한 모습을 보이면서 정성과 사랑을 보여주시면 됩니다. Тийм учраас би хэрэглэгчтэй итгэх итгэл маань сэтгэлийн хүлээж аваад, хоорондоо сэтгэл бага бүрдүүлээд, тууштай байнгын уулзалтаар дамжуулаад хичээл зүтгэлтэй дүр төрхийг харуулснаар бидний одоо бие нэргүй хандсан сэтгэл хайраа биднээс харуулж болно. 네, 그리고 스폰서님과의 신뢰에 있어서는 매사에 감사할 줄 아는 리더, За тийм учраас спонсоруудтайгаа бид нар итгэлцтэй байна гэдэг юугаар харуулах вэ? Цаг мөч болгон дуулц буйдаа бид талархлаа бид нар үргэлж илэрхийлдэг удирдагч болох ёстой. 개인보다 팀워크를 중요할 수 있는 리더, За хувь хүний ажлаас илүү, хувьчлаг ажиллагаас илүү багийн ажил маань маш чухал гэдгийг ойлгож ухамсарласан удирдагч байх ёстой. 네, 솔선수범하는 모습으로 신뢰를 쌓아가시면 될 것 같습니다. Бүхний төрөө игнэн зогссон одоо удирдагчийн дүр төрхтэй байх ёстой. 단순히 하나의 이익만 생각하는 나라면 결국은 신뢰는 다 무너지게 되어 있습니다. Энгийн ганцхан ашиг сонирхлын төлөө гэж бодож байгаа бол энэ итгэлцэл чинь нуугад амархан. 네, 그래서 서로 책임감 있고 존중해주고 예의를 지키신다면 그 신뢰는 더욱 커질 거라 생각을 합니다. Тийм учраас бид нэр хариуцлагатай байгаа, бие бинийгээ хүндлээд, ёс зүйн журамтай байх юм бол энэ итгэлцэл маань илүү их том болж явна гэж бодож байна. 네, 제품 전달의 목적만 가지고 이야기하는 일이 아니라 За би түнштэйгээ бүтээгдэхүүнийг хэрхэн бусдад дамжуулж хийж өгөх вэ гэдэг зорилготой яриад байх биш. 사업이 목적이 아님을 명심하셔서 짧은 신뢰 관계를 형성하시길 바라겠습니다. Энэ бизнесийн маань зорилгоо бид нар маш тодорхой зөв болгоод их өргөн залаацтай итгэл сэтгэлтэйгээр бага бүрдүүлээд явах хэрэгтэй юм аа. 네, 상품을 팔지 말고 나를 브랜딩하는 일입니다. За би бүтээгдэхүүн зархаад яваад байгаа нэг юм биш. Би өөрийгөө брэнд болгох хэрэгтэй. Би гаднах зүрхэн дээрээ дотор зүрхэн дээрээ. 네, 외적, 내적 자세를 잘 갖춰서 최선을 다하는 리더가 되셨으면 좋겠습니다. Би гаднах дотоод зүрхээ өөрчилсөн байдлаа өөрийгөө харуулж явдаг тийм удирдагч болох ёстой. 네, 결국 우리는 이 안에서 서로 다른 사람들이 함께 모여 사업을 하고 있습니다. За тийм учраас бид нэр бүгдээрээ энэ багт орж ирээд энэ тийм төсөж төрсөн энэ тийм хүмүүс хамт орж ирээд энэ бизнес гэсэн нэрийн дор цуглараад байна. 네, 그분들과 언어는 통하진 않지만 Тийм учраас бид нар хэл яриа маань хоорондоо ойлгоцохгүй ч гэсэн 네, 지속적인 사랑과 정성을 들이면서 за бас 관계를 형성했으면 좋겠습니다. тийм учраас тасралтгүйгээр би ингээ хайрлаж би энэ чин сэтгэлээр хандаж одоо өөртөө харилцааг тэлж явахыг би хүсэж байна. 네, 나와 다름을 인정하시면서 이해해주고 존중하고 예의를 갖추시는 리더가 됐으면 좋겠습니다. За энэ хүн надаас өөр гэдгийг би бүлээн зөвшөөрөөд энэ хүнийг би ойлгохын төлөө яваад энэ хүнийг хүндлээд одоо дэг журамтай авах юм бол сайн байна. 네, 그래서 모두 딱 언어로 감싸주시면서 건강한 조직을 만드셨으면 좋겠습니다. Тийм учраас бид нар халуун дулаан үгээр бие бинийгээ дулаацуулж бие бинийгээ дэмжиж бизнесээ өргөжүүлж яваасай гэж би хүсэж байна. 네, 지금까지 7가지 해야 할 행동 시스템에 대해서 이야기했는데요. За өдөө хүртэл би нийт бидний одоо амжилтын зураг 7 зарчмын талаар бид нар юу хийх ёстой вэ гэж би сайн хийж ярьлаа.
네, 모두 7가지 습관화하실 수 있겠죠. За энэ 7 зарчмыг та өөрийнхөө амьдрал зуршил болгож чадна үстэй. 네, 가장 중요한 것은 여러분들의 꿈입니다. хамгийн чухал зүйл нь юу гэхээр таны дотор байгаа хүсэл мөрөөдөл юм аа. 네, 우리가 꿈이 있기에 도전할 수 있었고, 꿈이 있기에 최선을 다하고 있습니다. Би хүсэл мөрөөдөлтэй байгаа учраас зоригтой байгаа учраас би тэмүүлж байгаамаа. 네, 치즈오 마스터님의 꿈은 여러분의 삶의 질 향상이라고 하십니다. За манай шинэ группийн одоо тав мастагийн маань хүсэл мөрөөдөл юу вэ гэхээр та бүхний маань энэ ажлаар дамжуулаад та бүхний амьдралын чанарыг өөрчлөгдөх сайхан болоосай гэж хүсдэг. 네, 그분들의 꿈을 이룰 수 있도록 저도 함께 성장하고 끊임없이 달려갈 것입니다. Тийм учраас би өөрийнхөө хамтрагч нарын одоо хүсэл мөрөөдлийг биелэхийн төлөө бид эдгээр хүмүүстэйгээ хамтдаа гүйж ажиллах болно. 네, 세상에서 가장 강한 사람은요, За энэ дэлхий дээр хамгийн хүч чадалтай хүн бол 할 수 없는 온갖 이유에도 불구하고 나는 잘할 수 있다라고 믿는 사람입니다. би чадахгүй дээ гэсэн бодлоосоо илүүгээр би чадах болно, хичээх болно гэсэн үзэл бодолтой хүний гэдэг. 네, 나는 내 가능성을 확신합니다. Тэр би бол боломжтой, надад энэ тал боломжтой гэдэгтээ итгэх ёстой. 할 수 있다고 믿으면 Би үүнийхээ чаднаа гэж та итгэх юм бол таны хувьд бүх зүйл боломжтой юм аа. 네, 여러분 타인에게 의미 없는 박수를 100년 받는 것보다는요. За та бусад хүмүүсээс ямар ч утга учиргүй алга дачлалыг 100 удаа авснаас 단 1초라도 나 자신에게 박수치는 하루를 사는 것이 더 빛나는 인생이 아닌가 싶습니다. харин та 1 секунд ч гэсэн өөрийнхөө алга дашиж, өөрийнхөө амьдралын сайн талыг мартаж, өөрийгөө гэрэлтүүлэх юм бол таны амьдрал илүү сайхан байх болно. 네, 우리 함께 가치를 전달하는 최고의 멋진 비즈니스를 한 여러분들, Бүгдээрээ хамтдаа үн цэнтэй, үр ашигтай, үр өгөөжтэй бизнесийг хийдэг хүмүүс та бүхэн бас би 저도 종상까지 함께 응원하도록 하겠습니다. ч гэсэн хамтдаа яваад энэ бизнесийн оргил төрөхийг хүсэж байна. 네, 들어주셔서 감사합니다. За, нэг сонсон та бүхэнд баярлалаа.